жил үрийн намар Праг хотод сигнал гэдэг маш сонирхолтой гэрлийн шоу фестивал болдог. Энэ жил болохоор яг 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна л да. Тэгээд тийм болохоор Signal X буюу Signal 10 гэсэн нэрийн доор зохиогдож байгаа гинэ. Тэгээд өнгөрсөн 9 жилийн хугацаанд энэ фестивал нийтдээ 3 сая гаруй үзэгчдийг хамруулснараа Чехийн хамгийн их үзэгч олонд хүрсэн соёлын арга хэмжээнд тооцогддог гинэ. Тэгээд зүгээр яг дан гэрэлж гэлтгүй орчин үеийн визуал урлаг, хотын барилга байгууламжууд, дэвшилтэт технологи гэсэн энэ 3 зүйлийг холбосон ийм гэрлэн дизайн, визуал болон дижитал арт чиглэлээр бүтээлд хуурдаг Чехийн төдийгүй гадаадын чадварлаг уран бүтээлчдийг оролцуулдаг ийм фестивал байна л да. Маш олон уран бүтээлчдэнд ингээд хамтраад эсвэл дангаараа бүтээлгээ толилуулдаг гэж байна. Ерөнхийдөө бол ингээд гудамж талбай одоо хуучны гой сайхан байшин барилгууд дээр ингээд гэрлэлэр янз бүрийн эффект оруулж юм үзүүлдэг ч юм уу тиймэрхүү байдлаар болно. Зарим нэг үзүүлбэр нь болохоор юм дотор орчинд байшин дотор болдог л тоо. Би яг анх ирсэн жилээ Прагт очиж үзчихсэн энэ зөвхөн Праг хотод л болдог. За тэгээд зарим бүтээл нь болохоор яг нөгөө одоо тухайн цаг үедээ болж байгаа нийгмийн асуудлыг хүндсэн тийм сэдвтэй ч байдаг гэж байна. Тэгээд за энэ үзүүлбэрүүдээс гадна ер нь ирж үзэж байгаа хүмүүсээ бас зугаатай таатай байлгах үүднээс хажуугийн жижиг сажиг арга хэмжээнүүд хүүхдүүдэд зориулсан ч юм уу оюутнуудад зориулсан тийм жижиг сажиг арга хэмжээнүүд бас явагддаг. За энэ жилийн хувьд болохоор Signal фестивал нь 10 дугаар сарын 13-наас 16-ны хооронд гээд бүтэн 4 өдөр үргэлжилнэ гэж байна. Тэгэхээр энэ өдрүүдэд яг Праг хаваар байх юм бол заавал үзээрэй. Ядаж нэг объект дээр нь очиод үзээрэй. Нийтдээ 15 объект дээр үзүүлбэр гарах бөгөөд эдгээрээс 9 нь яг ийм нөгөө гадаа гудамжинд буюу үн төлбөргүй байна. 6 дотор орчинд ийм нөгөө хязгаарлагдмал зайт багтаамжтай газар болохоор төлбөртэй байх юм байна. За тэгээд ямар төлбөртэй байх вэ гэхээр хоёр төрлийн тасалбарын сонголт байгаа. Signal Plus гэдэг энгийн тасалбар нь болохоор 240 кроны үнэтэй. За энүүгээрээ тэр нөгөө үлдсэн 6 төлбөртэй объектууд руу орж үзэх боломжтой. Signal VIP гэдэг 1690 кроны үнэтэй тасалбар байгаа. Энэ нь болохоор нөгөө 6 объектууд руу нэгдэх цагаас нь 1 цагийн өмнө ямар ч очир даргаалалгүйгээр орж үзэх боломжтой. Дээрээс нь бас уух зүйл үнгүү дагалдана гэсэн бэлээ. Тэгээ энэ нөгөө зохион байгуулагчдын зүгээс энэ төлбөртэй билетийн талаар тайлбарлахдаа бид нар бол яг нэг тийм ашиг орлого олох гэдээсэн сонирхолтой биш. Гол нь энэ фестивалаа ингээд олон жил цаашдаа илүү гоё болоод яваасаа гэсүүднээс ингээд фестивалаа дэмжих хөрөнгө оруулах үүднээс юм тасалбар гаргаж байгаамаа гэсэн ба. Тэгээд зарим объект дээр болохоор юм нөгөө AR augmented reality буюу AR технологиор бий болгосон юм нөгөө виртуал орчинд харж болдог тийм бүтээлүүд байгаа. Тэгээд энэ Signal фестивалийн вебсайтаас нь ороод аппликейшнийг татаж авснараа тэр нөгөө AR бүтээлүүдийг үзэх боломжтой гэсэн үг. Дээрээс нь чинь нөгөө хит хит объект дээр болохоор тэр аппликейшн дээрээс за дараагийн объект нь хаана вэ гэдэг ингээд юун дээр газрын зургаас ингээд чиглэлээ хараад явах боломжтой гэж байна да. Signal фестивалтай холбоотой мэдээллийг ингээд харж байгаад Монголд ер нь им гэрлийн үзүүлбэр хизээ хаана юу боллоо гэд бодсон чинь өнгөрсөн жилийн нөгөө нэг Digital Nation 2021 гэд үзэсгэлэн болсон юм байна. Тэгээ яг надад нөгөө нэг хувийн үзэл бодлоос олох болцоход Digital Nation чинь яг нөгөө нэг хөл хоройтой үед үндэсний цэцэрлэг төрөлөнд хийснээрээ тий маш их ковидыг тараалаа гэд зохион байгуулсан хүмүүсийг маш их нөгөө буруутгасан тийм мэдээлэл амар их яваад байсан шүү дээ. Гэтэл эн чинь яг юу болоод өнгөрсөн юм бэ? Тэ энэ одоо арга хэмжээ чинь яг юу илэрхийлсэн юм бэ? Ямар агуулгатай байсан юм бэ гэдгийг нь бүтэн жилийн дараа би зүгээр сайт ухаж явж байгаад олж уншингуудаа бүр шоконд орлоо. Монголын мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT Expo за өнгөрсөн жил Digital Nation гэдэг нэрийн дор үндэсний соёл амралтын хүрээлэнд 3 хоног болсон байна. За нээлтийн үеэр дрон болон гэрлийн шоуг хослуулан Монгол залуус дэлхийн хөгжлөөс хоцроогүй харин түүчилэх боломжтой гэдгийг харуулсан гинэ. Том компаниудын бүтээлч тайз засалт за
стартапуудын шинэлэг санаанууд зорин оцсон иргэдийг уйдайсангүй гэж байна. Асар бүр олонний хөлд дарагдаж технологийн хөгжлийг биеэрээ мэдрэх хүсэлтэй цахим үндэстэн болох зорилготой олон иргэд тэнд очсон байна. Тэгэд нээлт хаалтын үед BRB компани залуус Монголд анх удаага дроны шоу толилуулж тэнгэр дээр Чингис хаан, Бүртчон, Гуам орол, соён бүсгийг дүрсэлж үзэгч олныг омгшуулад амжсан гэж байна. Мөн виртуал хөтлөгч дулмаа арга хэмжээ хөтөлж дижитал нейшнийг технологийн үзэсгэлэн болохыг утгаар нь мэдрүүлсэн гинэ. Тэр гоё агаад те виртуал хөтлөгчтэй. Тэгээ энэ жилийн дижитал нейшнд боловсрол, эрүүл мэнд, барилгын компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж сонсголгүй иргэдийн холбоо, хараагүйчүүдийн холбоо оролцож байгаагаараа онцлог гинэ. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн IT компаниуд оролцдог байсан бол энэ жил боловсрол, эрүүл мэнд, барилгын компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулснараа илүү онцлогтой болсон гэдэг. Тэгээд бас айгүй онцлог нөгөө мэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо нөгөө нэг гарыг нь орлох технологийн шийдлүүд те хөлийг нь орлох технологийн шийдлүүдийг хүртэл танилцуулсан байсан шүү дээ. Тэгээд ийм айгүй чухалтай манайхан бас ингээ гой гой юмнууд хийдэг болсон. Гэрлийн үзүүлбэрийг ч гэсэн айгүй гоёор хийдэг болсон. Тэгээд сүүлд нөгөө харж байхад интернетээр харж байхад бол Playtime дээр бас дроноор үзүүлбэр үзүүлээд гэрлийн үзүүлбэрүүд айгүйх гарч ирсэн. Нөгөө тайз нь өөрөө ингэж хөдөлж тайзан дээр гэрлийн дэлгэцийнхэн зургнууд нь ингээд яг залуучуудтай нийлж ингэж бүжгэлж байгаа нь бүр яа зүгээр үзэж байгаа би наа ингээд толгой хөдөлж байгаа би чинь. Тэгэхээр яалтчгүй энэ технологи бол бас манай Монголын залуучууд амар мундаг байгаа тий. Магадгүй эх жилийн Сигнал фестивалд Монголын залуучууд маань бас ирж оролцож өөрсдийнхөө үзүүлбэрүүдийг ч гэсэндээ гарах байхаа гэсэн бэлэгтэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн төвшүүлье. За Ерөөл Батор шигэ